Ерөнхий сайдын оюун эрдэнэ засгийн газрын өнгөрсөн 5 жилийн ажлын тайлан 67%-тай, 2024 оны ажил 57%-тай, 2028 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт нь 34%-тай тус үнэлэгджээ. Гэтэл бодит байдал дээр хэрэгжсэн гих төслүүдийн үр дүн нь тодорхойгүй, хэрэгжээгүй төсөл арга хэмжээнүүд нь хариуцах хийцэн алга байна. Хийж байгаа ажлаа зөв хэмжих боломжгүй зүйлүүд тавьчаад биелэлтэд 100% гэж орж ирээд байгаа. Яг одоо хэрвээ зарим нь одоо 190 гэд хэрвээ дүгнсэн байвал энэ бол жилийн төлөвлөгөөнд тусгацсны дагуу тэр зорилтуудыг хангасан байдал болохоос биш тэр ажлыг бол эцсийн үр дүнд хүргэсэн гэсэн үг бол биш. Хуулийн хугацааны туршлагын асуудал. Хуульчин буруу байгаа юм байна. Өөрөө хийсэн ажлаа өөрөө үнэлдэг болчихоо. Хамгийн сүүлийн гарсан индексээр бол Монгол улс 5 байр урагшилсан ийм үзүүлэлттэй байгаа санаж байна. 5 байр яаж урагшилсан? Тэгээ өмнөх жилээс ерөөсөө урагшлаагүй 0 гэж гарсан байна. За авилгалын асуудал дээр ер нь бол ийм билээ. Анхнаасаа төлөвлөлтөө бол нөгөө 109 дугаар байранд болохоор одоо авилгалын төсөө 109 орохоор төлөвлөсөн байсан юм билээ. Тавьсан зорилгооч мэдгүй байгаад дээ штэ. Үнэхээр энэ дээр бүр сэтгэл дундуур байна. Тэгэхээр энэ засгийн газар ер нь өнөөдөр ажиллаа хийж байгаа мó үгүй юу гэдэг нь ч тодорхой бас бол. Ер нь энэ эдийн засгийн тооцоо судалгаа үнэлэл муу байна гэдэг. Ийм л байгаа юм. Тэгэхээр ийм байгаа юмыг энэ байдлаар нь дүгнсээ аудитыг бас дүгндэг олон улсын стандарт гэж байна. Тэр дагуугаар бид нар хараад тусаад дүгнсэн. Тэгэхээр тэн дээр бол засгийн газрыг өмөрсөн талд нь орсон юм бол байхгүй. За ийхүү засгийн газрын өөрөө өгсөн үнэлгээ улсын хурлын гишүүдийн тааралд нийцээгүүн дээр ихтгэл төрүүлсэнгүй. Цаашлаа засгийн газрын сайд нар нь ч өөрсдийнхөө хийсэн ажилд үр дүн тооцох боломжгүй гэдэг тайлбартаагаар хүлээн зөвшөөрлөө. Мөн үнэлгээ гаргасан агентлагийн зүгээс төслүүдийн үр дүн тооцох аргачлал, хуулийн хугацаанууд өөр байгаа учраас нэгдсэн тайланд оруулах боломжгүй гэдгийг онцлсан юм а. За нэг өсөндөө засгийн газрын ажлыг нэгтгэн дүгнэх ямар ч боломжгүй байдал харагдаж байна. Харин хизээ энэ алдаагаа засах вэ гэдэгт Монголын маргааш дуустдаггүй гэдгийн үлгэрээр эх жил алдаа маддаггүй тайлан ирүүлнэ гэдгээр гишүүдийн амийг таглалаа.